Ардчилсан нам үндэсний бодлогын хорооны өчигдрийн хурлаараа дотоод шинжилгээхээ эхний үеигтэй дуусгажээ. Энэ удаагийн хурал нь энгийн зохион байгуулалтын шинжтэй бус, намын сүүлийн жилүүдэд хоримтлагдсан задрал, фракцийн зөрчил зэрэгт дүгнэлттэй нэгт гэж дараагийн сонгуул руу чиглэсэн улс төрийн машины дахин асаах эхлэл нь боллоо гэж ардчилсан намын дарга цогт өгнөлээ. За ингээд ардчилсан нам цаашдаа зөвхөн эсэргүүцэгч хүчний байр сууриас бус институтчлэгдсэн бүтэцтэй дүрм журм бодлогын тогтолцоонд тулгуурласан улс төрийн хүчин болж ажиллана гэдгийг мэдгдлээ. Ардчилсан нам 2016-наас хойш үүрэг гүйцэтгэгч ерөнхий нарийн бичгийн даргатай явж ирсэн нь дотоод докторгүй байдлын бэлэгдэл болсоор байсан. Харин удаа баяр зохицыг жинхэлж бүтэц зохион байгуулалтаа шинжилсэн нь удирдлагын төвлөрлөөс сэргээх алхам боллоо. Үүнтэй зэрэгцээ 12 бодлогын зөвлөл байгуулж ерөнхийлөгч болон улсын хурлын сонгуулийн нэр дэвшигч тодруулах дүрм журмаа урьдчилан боловсруулсан нь ардчилсан намын сонгуулийн циклээ эртнээс төлөвлөж эхэлснийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд дотоод маргаандаа төвлөрч байсан нам одооноос гадагш чиглэсэн улс төрийн өрсөлдөөнд төвлөрөхөөр захиж байна. Ардчилсан намын хувьд дотоод цэгцэрэл дууссан гадагшаага улс төрөө хийх ардчилсан нам гэдэг улс төрийн машиныгаа бас шинжилэн тосолсон эд ангиуд нь солигдсон, шинжлэгдсэн одоо улс төрийн машин маань хол замд уралдахад илүү ачаа дааж уралдахад бэлэн болсон ийм бас онцлог нэгэн төлөөлийн төв байгууллагын сонгуул болж өнгөрлөө. Намын удирдах албан тушаалтнууд бүгдээрээ жирийн гишүүдээсээ сонгогддог, жирийн гишүүдтэйгээ ойрхон байдаг ийм нам болж хуурж байгаа хамгийн гол зүйл байгаа. Мөн ардчилсан нам энэ удаагийн шинжилгээ залуу үеийн шилжилт гэж тодорхойлохыг зорилоо. Намын байгууллагуудын 70 орчим хувь нь шинэ бүрэлдэхүүнтэй тэдний дийлэнх нь 39-өөс доош насныхан гэх мэдээллийг онцлсон нь хуучин лидерүүдийн нам гэх имижээ өөрчлөх оролдлого юм а. Үндсэндээ шинжилгээний гол сорилт нь залуу бүтэц бий болгосон бус тэр олон урсгалыг задралгүй авч үлдэх чадварт байх магадaltaй байна. 36 жилийн дараа үнэхээр олон үзэл санаан дээр тусгаар тогтнолын төлөө, ардчлалын төлөө, зах зээлийн эдийн засгийн төлөө гэсэн санаагаар үүсгэн байгуулагдсан олон намуудын нэгдэл дундаас үүссэн ардчилсан нам хоёр дахь шин сэргэн мандлаа бол эхлүүлж чадсан. Манай 5 дэд дарга тавуула манай намд байдаг 5 фракцийг төлөөлж байгаа. Ардчилсан намын одоо ерөнхий нарийн бичгийн дараагаар Сангжовын баяр зогт гэдэг хүн томилогдсон нь ардчилсан намын хувьд бол дахин сэргэлтийг авчрах ийм одоо цаг хугацааг авчирлаа гэдгийг бол манай намын гишүүд маань бол бүгдээрээ дуу нэгтэй баталлаа. Монгол улсын хөгжлийг түүчилсэн энэ бодлогыг манай одоос энэ ардчилсан намын шинээр сонгогдсон удирдлагын баг тодорхойлж бид нар хийх болно. Ардчилсан намын хувьд дараагийн бодит шалгуур нь орон нутгийн сонгуул болно. Учир нь өчигдрийн хурал дотоод зохион байгуулалтын амжилтаа тунхагласан ч сонгогчдын итгэлийг бодитоор сэргээж чадсан эсэх нь саналын харьцаар хэмжигдэнэ. Ирэх хоригч Монгол Ардын нам олон жилийн дараасан ялалтын дараах улс төрийн ядралтайгаа нүүр тулж эхэлсэн энэ үед ардчилсан нам өөрийгөө шинжлэгдсэн бодлоготой залуу хүчин гэж ойлгуулж чадвал 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд улс төрийн гол өрсөлдөгчдийн байр сууриа эргүүлэн авах боломжтой. Харин дотоод шинжилэн зөвхөн дөрвөн бүтэцээр үлдэж фракцийн зөрчил дахин сэдвэрвэл хоёр дахь сэргэн мандалт гэх мессеж богино настай улс төрийн PR болж үлдэх эрсдэлтэй юм а.